За ингээд үргэлжлүүлцгээе. За одоо нөгөө 2 дахь бүлэг сэдв 9-р сэдв маань бичлэг нөгөө бас техникийн сайдл гараад устдсан байгаа болохоор одоо нөгөө промпт нь бичигдээд өнгөрцөн, кодууд нь бас бичигдсэн байгаа. Тэгэхээр одоо сайхан тайлбарлаад явчих гэж бодож байна. За энэ тайлбарлаж явах нь бас их үр дүнтэй юм шиг санагдлаа. Бичлэгийн маань бас ер нь цөөн юутай болгож байна. Багцлах боломжтой болгож байна. За одоо хэдүүлээ нэг эхлүүлцгээе. За extract буюу dynamic memory бүтцэн болон хөдөлгөөн санах хууль орцгоё гэж байна тийм. За энэ нь болохоор C хэлийг бодит амьдралын асуудлыг шийдэхэд зайлшгүй хэрэг болдгоо. Энийг ер нь мэдэх ёстой. Одоо яг C хэлийг ашиглаж юм хийх гэж байгаа бол тийм ээ. За өмнө нь одоо хувьсгч massive pointer ашиглаад өгөгдлийг хадгалсан бол одоо бодит объект хэлбэрээр удирдсарна гэж. За объект гэж юу хэлж яах гэхээр ер нь хүн байлаа гэхэд яг тухайн хүнийг нэг объект гэж үзэнгүүт нөгөө шин чанарууд байгаа шүү дээ. Жишээ нь надад миний нэр байгаа, нас байгаа, хүүс байгаа. Энэ нь болохоор одоо миний шин чанарууд. За тэгэхээр хүн гэдэг объект маань ийм шин чанаруудтай гэдэг зүйлсийг ер нь бүтээц гэж нэрлэдэг байгаа. За одоо тэрийг хэдүүлээ илүү сайн ойлгоцгоё. За extract болон dynamic memory. За энэ сэдвүүрээ extract ашиглаад өгөгдлийн бүтц үүсгэж үзнэ. За extract-ийн гишүүдэд хандж үзнэ. За pointer ашиглаад extract-ыг удирдах үзнэ. Malloc болон free ашиглан dynamic санахыг удирдана гэж тийм. За ойлголоо. За extract гэж юу вэ? За extractor гэдэг нь extractor буюу өөр төрлийн өгөгдлийг нэг дор хадгалах бүтцээ. Өөр төрлийн өгөгдлийг нэг дор хадгалах бүтц. За жишээ нь сурагч гэдэг объект нь нэр, нас, дүн гэсэн 3 өөр төрлийн утгатай байж болно. За эдгээрийг нэг дор хадгалахын тулд extract-ыг ашигладаг байна. За одоо энэ жишээ нь тийм. За extract student гэсэн extract-ыг зарлалаа. За int ID болно name гэсэн chart одоо нэр хадгалах chart төрлийн name гэсэн array. За тэгээд float score гэсэн ийм extract-ыг зарлаад за тэгээд тухайн extract-ыг утга оноож өгтөө ингэж утгаж оноож өгнө. За энэ маань яг нэг хувьсгч гэсэн үг. За тэгээд student төрлийн extract-ийн s1 гэсэн хувьсгчийг үүсгэж байгаа. За s1 гэсэн хувьсгчиндаа ID гэдэгт нь 1 гэдэг утгыг, за name гэдэг хувьсгчд нь Эрдэнэ талаа гэдэг утгыг, за float гэдэг дээр нь 95.5 гэдэг утгыг хадгалаад s1 гэсэн extract-аа үүсгдэг байх нэ. Ингэж үүсгдэг байх нэ. За тэгээд буцаагаад тухайн extract-ийн утгуудыг одоо авъя гэх юм бол s1-ийн цэг гээд тухайн энэ хадгалсан утгуудынхаа мэдээллийг буцааж авдаг байх нэ. За одоо жишээ нь ID-г нь хэвлэе гэх юм бол s1-ийн цэг ID гэчингүүд 1 гэдэг утгыг хэвлэх юм байна. За s1-ийн цэг name гэх юм бол Эрдэнэ талаа гэдэг энэ нэрийг нь хэвлэж харуулах нэ. За тэгээд score гэх юм бол энэ дээр оноог нь за ингэж хэвлэж хардаг байна. За одоо энэний жишээг нь хэдүүлээ харах юм бол за энд байна тийм ээ. За одоо ажиллаж үзье. Example 1. За хэсэгдэх болтрлог ашиглаж тийм ээ. За example 1. За дараа ID 1. За нэр нь Эрдэнэ талаа оноо 100 гэдэг. За би жишээн дээрээ 100 гэдэг тавьсан байна тийм. За энэ цэг гэдэг бол extract-ийн одоо хувьсгч одоо гишүүнд хандах гэж одоо эдгээрийг гишүүн гэж нэрлэдэг байгаа гэсэн. Гишүүн өгөгдөл гэж нэрлэдэг байгаа гэсэн. За тэгэхээр энэ утгуудыг хийвлж харахын тулд цэг гэдэг зүйлийг ашиглаж ханддаг байх нэ. За энэ ийм arrow pointer гэх үү? За arrow хүчтэй. За энэ arrow сум. Энэ сум маань ер нь pointer extractor-ийн гишүүнд рүү хандахтаа энэ сумаар ханддаг байх нэ. За одоо энэ маань зүгээр энгийн extractor, за бас pointer extractor байж болох нэ. За одоо энийг тэрийг сонирхцгаая. За энэ point гээд extractor үүсгэлээ. X болон Y гэдэг утгатай. За тэгээд extractor зарласан байна тийм ээ. P гэдэг хувьсгчийг point төрлийн extract-а P гэдэг хувьсгчийг зарлаад X болон Y гэдэг утганд нь 10, 20 гэсэн утгыг оноож өгсөн байна. За тэгэнгүүт pointer гэсэн
structure-ийнхаа заагчийг PTR гэдэг заагчийн зарлаад P-гийнхаа санах хаягаа заагаад өгсөн байна тий. За тэгэнгүүт P-гийн утга руу хандахтаа бол P-гийн цэг гэж хандна. За pointer-ороо хандж байгаа тохиолдолд бол энэ arrow ашиглаад хандах нэ. За энэ одоо жишээлбэл 20 руу хандахтаа бол ингэж хандсан байна шүү дээ тийм ээ. Arrow ашиглаад. За structure-ийн massive байж болно. За яагаад мэдээж болно гэсэн үг шүү дээ. Энэ бол нэг төрлийн тийм хувьсгчиг байгаад байна тийм ээ. За structure гээд student гэсэн бүтцээ зарлаад өгчлөө. За тэгэнгүүтээ student structure төрлийн students гэдэг massive үүсгээд за доторх утгууд нь болохоор эхний элемент дээр нь 1 амраа 88.5 гэдэг бүтцтэй утгыг хадгалсан байна гэсэн үг. За тэгээд энэ маань 3 ширхэг утгыг хадгалсан байна. За тэгээд хивлж харахтаа бол яг л нэг массив элемент хивлж харагддаг шиг давталтаа гүйлгээд за тэгээд цэг гэдгээрээ л нөгөө дотор байгаа энэ утгууд руугаа ханддаг байна. За тэгээд яг нэг аррайгийн нэг элементэд ID, name, score гэсэн утгууд нь хадгалагдах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Энэ дээр хэдүүлээ нөгөө динамик төрлийн бүтцтэй болоод эхэлчихэж байгаа гэсэн үг байна. За extractive функц руу дамжуулах. За extractive функцэнд pointer ашиглан дамжуулах нь илүү өөр ашигтай гэж тийм ээ. Одоо нөгөө ингэж дамжуулах нь илүү өөр ашигтай гэж хэлж байна. За тэгээд S1 гэсэн structure зарлаад за тэрлүүгээ S1-ийнхаа санахаа хаягийг илгээнгүүд энэ дээр яг S1-ийг заахад за тэгээд тухайн орж ирсэн утгынхаа нэр болно. Score-ыг нь хэвлэл student гэсэн structure-тай элементийн нэр болон score-ыг хэвлэж харъя гэдэг. За энэ жишээг бол бас хийсэн байгаа. Example 3 нь үү? За яг энэ 4 нь тийм ээ. Энэ бол арай хэвлэж харуулсан байна. За тэгэхээр энэ дээр нөгөө заагч юм маань утгыг нь дамжуулж харсан жишээ маань байна. За энийг хэвлээ ажиллуулж үзэх юм бол нэр нь Эрдэнэдалаа. За оноо нь бол 96 шүү гэдэг ингээд амжилттай хэвлэж харуулсан байна тийм ээ. За нэг дөрөв гэж. За тав дахь нь болохоор dynamic memory allocation. За хөдөлгөөн санах бай гэж тийм ээ. За хэрвээ массивын хэмжээг програм ажиллах явцад тодорхойлох хэрэгтэй бол malloc ашиглана гэж. Одоо нөгөө яг ямархуу хэмжээтэй санах үед хэрэг болох вэ гэдгийг тодорхойлж зарлах хэрэгтэй бол энэ malloc-ыг ашигладаг байна. За malloc нь бол санахыг хуваарлж өгнө. За calloc нь болохоор санахыг хуваарлаад бүгдийн тиг гэсэн утгаар дүүргэнэ. За pre гэдэг нь бол санахыг чөлөөлнө гэж тий. За одоо энэ жишээ нь чинь тий. За энэ маань malloc-ын жишээ. Хэдэн тоогоор болох вэ гэдэг нөгөө програм дээрээс одоо дурын одоо 5 гэх юм бол 5 ширхэгт оруулаад нийлбэрийг нь олдог. Эсвэл тавлангийн хэвлэдэг. За энэ бол одоо оруулсан бүх тоонуудыг хэвлэдэг програм байна тий. За тэгэнгүүт хэрэглэгчээс яг хэд гэдэг тоорохыг мэдэхгүй байгаа болохоор хэдүүлээ нөгөө аррайг уртыг хэд гэж зарлахаа мэдэхгүй болчихж байгаа гэсэн. За тэгэнгүүт malloc ашиглаад хэдүүл яг нөгөө заагчиг эндээс энэ хоортох элементүүдийг ер нь ашиглана гэдэг энэ malloc ашиглаад хэлээ заагаад өгчөж байгаа гэсэн үг. За нэг ясны нөгөө нэг хэдүүлээ n гэж нэг нөгөө массивынхаа элементийн хортуудыг нэг зааж өгöd өгдөг штэ. Тэр үйлдэлийг malloc ашиглаж хийгээд байгаа гэсэн үг. За malloc бол ингээ pointer буцаадаг. За тэрийг нь ингэж хөрвүүлдэг энэ төрөл рүү хөрвүүлж байгаа гэж юм тийм ээ. За size of int гэдэг нь болохоор нэг элементийн хэмжээ byte нэгжээр байдаг. За int маань элементийн хэмжээ нь болохоор 4 byte байдаг. Тэгэхээр эндээс 4 byte гэдэг 4 byte-ыг үрчгэн тухайн хүний оруулсан тоо. За тэгэнгүүт тэрийг үржээд malloc-ороо нийт одоо санах үед ийм хэмжээний цаг эзлэх нэ гэдгийг хэлчихэж байгаа гэсэн үг. Одоо нэг саваа зарлаад явчихж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр ингээд дурын тоонуудыг оруулаад буцаагаад тухайн тоогоо хэвлээд за хамгийн төгсгөлд нь энэ pre-r гээд энэ санах угаа чөлөөлж цэвэрлж өгч байгаа гэсэн үг. За
гэснээр ер нь үр ашигтай програм ажиллах боломжтой болж байгаа гэсэн үг байна. За, Structic Dynamic Memory-тэй одоо хослуулад яаж хийх вэ гэж тийм ээ. За одоо энэ дээр студент төрлийн struct бүтцээ зарлаад за тэгээд хідэн сурагч оруулах вэ гэдээ гараас оруулсан тооныхын хэмжээтэй. За энэ дээр бол одоо ингээд нэг төрлөгөө ингээд бичиж штэ тийм ээ. Struct төрлийн студентийн заагч юу гээд за энэ дээр хэр урттайг авах хэрэгтэй вэ гэдгээ бичиж өгөөд за тэгээд сурагчдын нэрсийг гараас оруулж байна. Насыг нь оруулаад за буцаагаад хэвлэж харуулсан байна. За энэ бол struct болон dynamic memory-г хослуулж ашигласан жишээ байна. За одоо ингээд даалгавар төгсөн байна тийм ээ. За бүгд нэртэй struct үсээд title, outer, price гэсэн гурван талбартаа байгээ. За энэ гурван мэдээллийг оруулж бүгдийг хэвлэсэн байна тийм ээ. За даалгавар нэг маань энэ тий. За энэ дээр за бүгд төрлийн struct-а зарласан байна. За тэгээд гурван урттаа зарлаад утгууд нь энэ шүү гээд за тэгээ буцаагаад хэвлэж харуулсан. Байна. За програм ажиллуулад үзвэл за тэгээ зөв гарчин тийм ээ. За хоёр дахь даалгавар нь болохоор dynamic memory ашиглаад хэрэглэгчээс хэдэн ном оруулахыг нь асуу. За тэгээ malloc ашиглан struct massive үүсгээд за одоо яг ийм massive үүсгэх нь шүү дээ тийм ээ. Энэ тийм ээ. Ийм төрлийн massive үүсгэх нь шүү дээ. Ингэж. За ингэж үүсгээд за тэгээд ном бүрийн нэр зохиогч үнийг нь ав. За тэрнийхээ дундаж үнийг нь тооцоолох гэж тийм ээ. За энэ даалгаврыг бий дааж гүйцэтгэрээ. За эндээс жишээ аваарай тийм ээ. Яг энэ дээр хийж байгаа үйлдэл гэсэн үг. За тэгээд амжилт хүсье. Дараагийн хичээлээр файл handling, файл унших болон бичих боломж руу судалцгаая. За баяр та амжилт хүсье.